За бүгдд нь өглөөний мэнд хүргэе. Зарим хүмүүс өглөө босоод ямар дасгал хийдэг вэ? Өглөөний цайнд юу уудаг вэ гэж асуудаг. Миний хувьд бол өглөө босоод өлөн дээр хэвлийн дасгал хийдэг. Нэг дасгалыг 30 оролтоор 4 удаа ордог. Хэвлийн дасгалыг хийж байхдаа амьсгалаа маш сайн авч гаргах хэрэгтэй. Тэгэх юм бол хэвлийг илүү их мэдэрдэг. Хэвлийн дасгал дуусны дараа бол гүйлтийн зам дээр хөнгөө алхаад бие сунгацдаг байгаа. Би өглөөдөө бол энэ амин чанарын желатин ургийг уудаг. Олон жил бэлтгэл сургалт хийхээр энэ үеийн холбоос зөөлөн идүүд ингэ илэгдэж байдаг. Тэрийг маш сайн нөхөн төлжүүлдэг. За өглөөний цайнд хамгийн түрүүнд хүүгийнхээ цаг бэлддэг. Хүүдээ бол панкейк бэлддэг. За панкейк болж хооронд нь хоёр охинтой болон өөртөө 2 өндөг шарчдаг. За ингээ панкейк зөөлх хэрэгүүлээд галын ингээд багсгаад орчихно. Хоёр охиныхоо өглөөний уух хамт нь бол хүүхдийн сардын сүний ураг хийгээд уулгачдаг. Миний хувьд бол өглөө бол овёс иддэг. Олон жил эдээ сурцсан. За ингээд миний өглөөтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Бүгдд нь амжилт хүсье. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.